За бид хоёр өнөөдөр University of New South Wales дээр ирсэн байна. Sydney дэх кампус Kensington-ы кампус дээр ирсэн байна. Энэ бол зүгээр одоо нөгөө захаас нь ороод бид хоёр UNSW их сургуулийнхаа кампус нь хаагур ороод яг ямархуу байдалтай байдгийг ерөнхийд нь харуулах гэж бичлэг хийж байна. Нэг хашаан дотор бөөнөрөө ингэж байрлцдаг. Тийм байх нь аюу гоё юм байна. Дотор байрнуудын сонголт яг энэ хавьдаа бол энэ жилээс айгу сайжирж байгаа. Яагаад тэгэхээр сүүлийн нэг жилд энэ хавьд 3 том оюутны дотор байрнууд баригдаж байгаа. За эхнээсээ ашиглалтанд ороод эхэлсэн. Хоёр буудлын зайтай нэг том оюутны байрнууд байгаа. Энэ яагаад тэгэхээр маш том сургууль учраас оюутнууд энэ хавьдаа ялангуяа нөгөө гадаадын оюутнууд энд ирээд энэ хавьдаа амьдрах сонирхолтой байдаг учраас яг өөрсдийнх нь дотор байр гэх юм бол айгүй цөөхөн байдаг. Тэгээд хүрэлцээ жоохон багтай. Тэг захиалга нь айгүй хурдан дүүрчээд байдаг учраас энэ хавийн одоо нөгөө эрэлтийг нь хүмүүс айгүй сайн анзаарсан шүү дээ. Тэгээд тийм дотор байрнууд барьсан байна. За одоо ингээд сургуулаараа тус тустай барилгуудтай. Энэ жишээлбэл одоо ингээд гол явдаг зам нь орж ирдэг зам нь төв замаасаа бишээ сургууль руугаа ордог гол зам гэсэн үг. За тэгээд дээшээ эргээд явах юм бол инженерийн сургууль, хуулийн сургууль, номын сан, цайны газар, UNSW-гийн мэрчинг, худалдаалдаг, дэлгүүр гэх мэт зөндөө олон юмнууд байгаа. За тэгээд яг Викторийн урт тал гэх юм бол одоо спортын талбай нь байна. Хойд тал гэх юм бол хуулийн сургуулийнх нь барилга байна. Хоёр дахь сургуулиар Сидней их сургууль дээр ирсэн байна. За энэ болохоор 1850 онд байгуулагдсан хамгийн эртний их сургуулиудын нэг. За ингээд барилгынх нь хийцээс л харагдаж байгаа айгүй гоё. Ингээд хуучныхаа хэв маягийг хадгалсан. Сиднейдээ бас нэлээд нэр хүндтэй юм их сургууль байгаа. За дунджаар жилдээ 70,000 орчим оюутан элсүүлдэг. 20-30,000 ойролцоогоор гадаад оюутан ирж суралцдаг гэсэн тоо баримт байд юм лээ. Окей. За сэтгэл хэрэг нь үлзье. Өстой гоё юм. Ийм гоё кампустай болохоор тэгээд ирж суралцж байгаа оюутнууд нь гэсэн айгуу сэтгэл өндөр байд юм шиг санагдаж байна. Ийм гоё сургуульд ингээд сурж байгаа юм чинь хичээгээд өгнө гэдэг ч юм уу тийм. Их сургуулийнх нь талбай нэлээд том юм байна. Тэгээд ногоон байгууламж айгуу сайтай. Тэгээд ингээд харваас л бүр яг үнэхээр хүнд мэдлэг өгч чадах үйс гэсэн нэг тийм ихтгэл төрөх үйс гэх юм уу? Тийм юу бол харагдаж байна. Бакалаврт Монголоос шууд суралцахаар ирэх гэж байгаа оюутнууд, Монголоос Ирландаас орох гэж байгаа оюутнууд маань 10 жилээ төгсөөд хэрвээ IELTS, TOEFL-ийн англи хэлний оноотой байх юм бол эдний бас юу яаж болдог одоо нөгөө SAT энтрийн оноо аваагүй байх юм бол эдний нөгөө foundation course буюу програмаар нь дамжаад нэг жилийн хугацаанд суралцаад коллежид нь суралцаад дахиад цаашаа үргэлжлүүлээд дамжиж орох боломжтой байгаа. Яагаад тэгэхээр манай Монголын 12 жилийн төгсөлтөнд бас яг эднийхээ шууд хүлээн зөвшөөрөгддөг. Яагаад тэгэхээр GMAT, SAT, IELTS, TOEFL оноотой байж одоо нөгөө тэнцэх боломжтой байдаг шууд орох хүүхдүүд. Хэрвээ тийм оноо нь арай жоохон дутаад байгаа. Гэвч хэлний оноо сайн байх юм бол foundation програмаар нь дамжаад орох боломжтой. За хэрвээ мастер сурах хүсэлтэй оюутнууд байх юм бол бакалаврынхаа төвшөнд суралцаад өгсөн оюутнууд маань мастерт шууд англи хэлнийхээ оноотой байх юм бол орж болно. Эсвэл суралцах боломжтой байгаа. За тэгээд дээрэс нь манай Ирландд болохоор одоо жишээлбэл ихэнх хүн нь Монголда бакалавр хамгаалсан байгаа. Тэгээд Ирландд очиод хэлээ сураад тэгээд 1 жилийнж бай, 2 жилийнж бай дээд сургууль руу сурж төгсөөд тэгээд дараа нь ийшээ Австрали руу яг мастраараа ингээд ирэхэд юм дөхөн санагдаж байна. Аль хэдийн хэлээ сурдгаараа сурцсан. Тэгээд дээд боловсрал ямар байдгийг ерөнхийд нь гадралцсан байгаа шээ. Тэгээд гэр бүлээ авчираад эндээ ингээ мастер сурах юм бол илүү тохиромжтой байх нэ. За энэ Сидней их сургууль маань манай Сидней хотын хамгийн нэр хүндтэй хуучны боловсролын одоо чанар өндөртэй дээрээс нь дэлхийд ирэмблэгдсэн сайн сургууль. Яа, Сиднейгийн төв галтрын бодол ингээд галтрынууд маань бүлээгээ зогсож байна. Энэ болохоор ингээд дээд зэвлээ ингээд хуучны паркинг маягийн холбоотой байж байгаа. За доошо болсон бол засвар айгүй гоё шин засвар хийсэн метроны буудал юм байна. Шинээр ашиглалтанд орсон. Ашиглалтанд орсон юм уу?
мэлгүүр байдаг. Дараа хоёлаа буцагтаа орж үзнэ. За тэгээ. Энэ болохоор QVB гэдэг Queen Victoria Building гэдэг алдартай барилга байгаа. Тэгээд гаднаасаа үзмж нь айгүй гоё, дотор нь ч гэсэн айгүй гоё. Тийм байна. Уучныхаа хэв маягийг хадгалж үлдсэн юм барилга байгаа. Nice. Сайн байцгаана уу Үлзигийн үзэгчтэй. За бид хоёр одоо Darling Harbour дээр ирсэн байна. За Darling Harbour нь юугаараа алдартай вэ гэхээр энэ хаваар одоо зөндөө олон жуулчид байрлах дуртай байдаг. Ягаад гэхээр хотын төвөөсөө ойрхон нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол ингээд тойроо зөндөө олон зочид буудлууд байгаа. Ibis, Sofitel, W, Sydney, Crown гэх мэтчлэн. Одоо тэнд жишээлбэл хамгийн өндөр Crown Casino Tower харагдаж байна. Зочид буудал. За аашаа ингээд доош болох юм бол энэ хаваар ресторанууд их байдаг. Ресторан. За замын эсрэг талд энтэл рүү ингээд харуулах юм бол одоо Sea Life, Madame Tussauds, Wildlife тэр харагдаж байна. Яг усан онгоцнууд ингээд байрладаг газруудад би яг дээгүүр нь ингэж ойрхон ирж үзээгүй юм байна. Тэгээд ингээ ойрхон ирсэн чинь бас айгүй гоё харагдаж байна. Яг деталаар нэг гэх юм уу? Аха. За хоёр тал руугаа. Аха. Хойлоо ер нь бол одоо доошо буuna. За. За тийм байна. Түр бай.